Би ч нөө карт уух талханд очлоод тэгээд дундаас нь бас хүлсэн аванд манай ах чинь ингээд Орос руу Зөв Европ руу очиж 8 хин. Тэгээ нөгөө сахих зүүдэг. Тэгээ очиж зардаг. Тэгэхээр миний хувьд нөгөө зүүдэг ажлыг наадаг ажлыг хийдэг гэдэг. Тэгээ нөгөө сахивч авчиж нөгөө зах дээр авчиж намаа зогсоочдаг. Яг иймэрхүү ажлууд бол хийдэг гэсэн. Гэхдээ яхаа мөнгө авах юм бол ингээд хөгөөд гүйцэтгэг гэсэн болохоор бас жоохон цухтаачдаг ажил та. Ер нь бол 8 бизнес сайн биш. Багаас мөсөн чигээрийг зарж ирсэн биш үү? Нэгдүгээр ангитай. Ангийнхандаа. Манай найзаа санаа л та. Энэ дээр бол би нэг улс төрчгөөсөөр харахгүй л та. Маш олон хүмүүс улс төрийн карьер хийнэ гэдэг. Тэгэхээр улсын хурлын гишүүн хийнэ гэхэлэр эрх мэдэлтэй мөнгө төрөхтэй тэрний төлөө явж чана гэж бодоод байдаг. Би бол нөгөө хүн нэг өгдөг хүн байдаг шүү дээ. Дандаа авдаг хүн гэж байдаг. Жохоо өгдөг хүн баг. Багасаа л тийм байсан. Одоо ч гэсэн би нөгөө нийгмийн ажлыг өөрийнхөө 4 хүүхэдтэй ирээдүйн төлөө хийдэг байхгүй. Анх бас энэ хүн намайг үүсгэсэн тэр Америкт маш олон хүмүүс намайг загнадаг гэсэн чи одоо тэнийг юм уу яах гэж наашаа ирсэн. Хүмүүс одоо янз янзын ажил хийдэг бол чи мэрэгжлийн ажлыг хийгээд тэнд ингээд сайхан амьдарч шүү дээ. Том байшинтай, том машинтай тий. Бага нэгдүгээр зэрэглэлээр гадагшаа дотгошоо явна, зөвлөгөө өгнө, төрийн тэргүүнээс нь ахуулаа, сангийн сайд, ерхий сайд нартай нь уулзаад буцаа авчдаг тийм ажил байхгүй. Ахтай хаа нөгөө талдаа бол энэ нөгөө хин нэгний гişгүүр байж иж, суурн байж иж цаашаа нийгэм хөтлөх юм байна гэдэг юм хатуу ихтгэл уушилтай болоод наашаа устдад орж исэн. Мөнгө хийчээ, эрх мэдэлтэй болчихъя гэсэн байдлаар бол устдад бол ороогүй яагаад тэгэхээр Монгол улс айгүй ядуу. Тэгээд төсөв нь их бага. Тэгсэн мөртлөө асар их боломжтой. Эний чинь ингээд хөгжүүлэх юм тэ мэдлэг туршлагыг ингээд хоригдлуулчаа. Тэнд ингээд өөр улсыг хөгжүүлэх юм талаар ажиллаад байна гэхэлэр жаахан. Чи монголон баггүй. Ер нь бол гоё тэмрэлтээс авдсан шүү дээ. Тэгээд үг гэдэг чинь хүчтэй байдаг. Бидний анх улс төрийн ажил хийж хахад одоо манай Datacom их батах дефакто жагаа ах хэд орч хандаа та нар одоо энэ нийгмээ тий муухай байна. Зүүрлэх юм бол ингээд жорлонд орохдоо өмхий байна гэд хамраа чивхэд тий жорлонгоос гарчгүйгээд байна. Хамраа чивхээ ойлоод биелэг өмсөж жорлонгоо угаагач гэсэн ийм л байдлаар шахаж ирсэн. Тэгээ 10 жил ингээд маш олон алдаж оноол ингээ явдаг. Тэгээ ус төрчүнээ амьдрал бол халга ташуулдаг амьдрал биш юм билээ л дандаа гүтгүүлдэг, харлуулдаг, бүтэхгүй гэдэг. Гэхдээ уран нь юу вэ гэхэлэр би үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс маш хурам авсан. 30 жилийн маргаан дээр цэг тавьж чадсан. Энэ нь одоо пүүцэн өмсөд хөрвчөө өөрөө сонгоо барил айлаа хаалт тогшоол захаар ороод хэрэгтэй болцоод бүх сумдуудаар явсан байхгүй. Сүүлийн 2 жил. Тэгэхэд иргэдээс маш их урам авсан. Хаанаас хүн урам авт юм бэ гэхээр хүн үнээсээ л авт. Хийх л байлгүй. Би чи 4 охтой аав байхгүй. 2 хүү 2 охинтой. Ихтэй өмнө нэг ингээд эхнэр нөхөр хоёрын зодон дундуур ороод сургамж авчихсан л та. Нэг согтуу нөхөр эхнэрээ зодоод би урдуур нь ороод эхнэрийн нөмрөөд нөгөөтгийг нь барьж аваад ингээ хаасан чи эхнэр нь намайг зодоод гэсэн хоёр талаас. Энэ тохиолдолд 2 3 ч болчихсон байхгүй. Сэргийллийг бол төвчж болохгүй. Би нэг зүйлийг зарчим болгож явдаг. Тэр нь заа гэж хэлсэн бол хэлсэндээ авахыг хүсдэг. Чадахгүй юм бол хүнд амлахыг хүсдэггүй. Тэгээд болохоор хүнд нэг муу юм хийхгүй дээ. Хичнээн надад муу юм хийсэн ч гэсэн би ингээд 100-аал тий
араас нь ингээд яваад идэх хүмүүс биш л дээ. Муу мухай зүйл хин нэг бэртэ чи гинтэ чи гэдэг зүйл бол гарахгүй байна. За та ханцуугаа шамлал орчдөө штэ. Тэгэхэд би намын дарга мөртлөө одоо би намынхантай хэлдэ. Надад цүнх байхгүй. Цүнх барих шаардлагагүй, хэрэггүй. Цүнх барьмаар бол хүүхдийнхээ цүнхийг барь, эхнэр нөхрийнхээ цүнхийг, аав ээжийнхээ цүнхийг барь. Ажлаас өнгөрүүлж байгаа мөч болгоноос кайф аваач. Ямар ч ажил хийлээ гэсэн. Тэгээ би бол одоо ингээд хүмүүс хам 90 градус цүнхийг л цай кофе ингээд зүгээ явждаг. Алай зүйл бол нөгөө их цангуу хурдан төрөн шуурхай байдаг байгаасаа гэдэг. Бас миний өнгөрөөсөн бас ажлын онцлогчсон юм л дээ. Хөнгөн гоё хилдэг. Тэгээд бага хүндээ нэг аль болох тэр мөчт нь ингээд нэг сайхан сэтгэл төрүүлээд сайхан мөчийг ингээд сайхан өнгөрөөч идэ гэсэн нэг ийм байдлаар ингээд явдаг. Ажлыг бол харин өөрөө үрдэг. За ер нь жаахан юм хүүтэн нэг энерги ингээд ялгардаг шүү дээ. Тэгэл за энэ хүн жигүү хүн байна да амьдралаас нь жаахан ингээд хол те явах юмсаа гэж боддог нь бол хүний нөгөө яриа хандлагаас хамаартай л тэр ном уншдаг босорсон хүн бол эхний өгүүлбэрээс л өөрөөдөг. Хоёрдугаарт нэг хүний төлөө нэг сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг шүү дээ. Гоё энергитэй тийм хүмүүстэй бол ингээд тэрвэлтэл байхыг хүсдэг. А би л авах хэвээр би л гэдэг те. Тэгэл нэг багтж чадсан энергитэй нэг иймэрхүү хүмүүс бол тэгэл холгон баяглаа. Одоо энэ дорчхан гишүүн хараал ирүүл урсгаад байна гэдэг. Би анх улсын хурлын гишүүн болохдоо бол ерөөс хараал ирүүл мэдгүй орж ирсэн. Одоо бол хараад эхэлсэн. Эдийн засгийн бодлого, хөгжлийн бодлого, төрсөн мөнгөний бодлого ярина л гэж чаддаг зүйлээ яах гэж орж ирсэн. Гэтэл өнөөдөр улгаал ирдэг болчихлоо. Одоо манай эхнэр бүр зургатаар хараад дорчонд ямар муухай юм бэ? Чамайг харахаар бүр ингэж. Одоо ингэж ичээд байна. Найз нөхдөс яагаад тэгэхээр ингэ хулгай яриа шүсээ өсчүүлэл яваад тах юм бэ? Тэгж өөрчлөгдөж шүү дээ. За яг үндэ л амьдрал бол одоо нэг fuck off хогийн баг. Юун тэр үнэ. Одоо дорчонд улсын хурлын гишүүн болцсон энэ хүн шийдэх ёстой гэж хараад байх шиг байна тий. Болно бол. Гэтэ энэ чинь баг ах ёстой. Мэргэжлүүд ах ёстой. А тэгээ өвөлдөө ингээд манайх ч айгүй урт 6-7 сар ингээд өвөл болчтой. Одоо бараг хавар намар хоёр байхгүй болчихлоо шүү дээ. Гэтэл 6-7 сар ингээд дутаатай, төвжрэлтэй, хэцүү. Би дэлхийн 100-аад тусаар ингээд явчихсан. Дандаа ядуу буурай орнуудаар очиж ажиллаж ирсэн. А тэгэд Монгол бол аюу сайхан орн мөртлөө. Зүгээр ийм том тий гой байгальтай ойрхон ийм арт том мөртлөө. Нийт газар нутгийнхаа хувьд 0.2-0.3% ингээд шавцсан. Алхад явъя гэдгээр алхдаг талбай бол баггүй. Тэгээ байшингуудын харахаар нэг хотын төвийнх нь жоохон үнэтэй газар дээр ингээд өндөр байшин барьждаг. Тэгээ хажууд нь ямар сургууль цэцэрлэгч байхгүй, ногоон байгууламжч байхгүй. Тэгээ парк нь те юу ч байхгүй, төлөлт гэж авах юм байхгүй. Тэгээ үгийн мэдлэггүй, мэрэгжилгүй, боловсралгүй, шулуугүй л ийм үлэн нөхдүүдээр манай одоо дээдл үеийн хогийн үлэн гараад байхгүй. Би бол эдрийг бол амьдралдаа ажил хийж үтсэн юм гайхт. Ямар нийгэмд үсэ. Арчил гэдэг юм ач ойлгоогүй. Арчсан нийгэмд амьдарч татраа төлж тэнд аяг тав угааж номсоо сууж те үзээгүй ийм нөхдүүд ингээд сэтгэлийн хөврлөөрөө сайхан ярьсаар хаад энэ нийгэм бүтээсэн байна. Тэгэхээр миний хэлж байгаа зүйл бол мэрэгчлэнүүд нь асуудлыг шийддэг юм аа. Мэдлэггүй хоосон сэтгэлнүүдийн үр дүн нь бол энэ. Баярлалаа, сайхан ярилцлаа. Маш өөр тийм дагуулгатай юм шүү дээ. Гоё ингээ ясны чинь бүр ингээ тайвширчлаа. Баярлалаа.